Эхний зогсоол Булган аймгийн Сэрүүн хинчээс одоо кофе мап байгаад орой зүрх юмаад эд хөдлөе доо. Я. Зидүүн. Ичдэг. Санийх чинь нэлээ шунглаа байсан тий? Тэ нэрээ хавар сонсоогүй сайхан асуулт одоо нэрээ хидэд хийх юм гэж шүү. Савнд бол өгөөгүй тий сая. Гой хөрхив. Хүмүүс дүүргээл аваад явж байгаа болоо. Яаж байгаа бол ер нь тэгж байгаа ах та тий. Сүрхийсээ юу гэсэн чинь усанд ордогсээ юу гэсэн үү? Тэгсэн үү? Өнийн зам дэдэг өрхөн мөрхнийг ингээд нэг жоохон гоё боловсон болгочвол тий. Тий, ялангуяа өрхөнөд тийм үү. Тий. Замд нойлын асуудал чинь л чухал шүү дээ. За. Бид бодолд орцсон. Маргааш тал руу амралтын газар руу явах юм. Наа нэг өдөр хөлсөлт мөрөн дээр нэг хоёр хамарч байгаа. Одоо буудлаасаа гараад мөрөнгөөр жоохон салхилж байна. Чингүн жавын талбай орох гэж явж байна. Жоохон алхаж хоолоо шингээхгүй бүр ирээд амар хийдсэн байна. Бүр гиз тэрийгээд байна. Жоохон талбайгаар алхаж жоохон салхилаад өнөөдөр их тамарна. Нахаа мөнжийн талбай гэдэг явж гин. Өсөн зармаг гэдэг. Гид цаараад өглөө зөндөө эздэг ингээд даам өглөөл ингээд жоохон амттангууд мэдээж яваад байна. Гоё амттай. Одоо энэ дээр осноо нэг цог хийх тоглоом байна. Ийм тоглоомнууд энэ суудаг юм багааны төр байна. Охноо жоохон тоглож жаад тэгээд бодол руу явна. Батбайг айтаа ирэж үргэлжлэхгүй. Йоо. Яа нөө энэ мөрөж явдаараа. Шаа машин дэрэг бариагүй хүлмүүлж үрг ямар мэдрэмжгүй болсон шүү. Энэ сум дотор ийм тоолчих аав юм шүү. Яах юм. Барилгүй гэдэг юм уу? За. Яа. Зүйл юм. Зөвлөж байна. Что баяра. Шүтээ сойцноо тайдна. Хар зугата. Энэ хаагаа ээж нь энэчнээс хэлчихье. Унтаж байна. Донц нь манай хоёр энд унтана. Манай хүн тэнд зургт үзэж байна. Хөвсгөлийн өглөө гэж. Өглөөний минь. За, бид хэд буудлаасаа гараад одоо хатгал руу хамралтын газар руу явах гэж байна. Буудлаасаа хөдлөж явж байна. Өглөөний цанд орчоод тэгээ уута зөөгөл ингэж. Өнөөдөр мэдээ хаалга шинжтэй байна. За. Цай хамралтын газар дээр очиод үзье. Ингээ хүмүүс хувцас өмсөөд цаамаа унж үздэг юм байна л та. За. Кисэза. Малаа бит ява. Энэ хатад толгой дээр нэг юм өсчихсэн. Тэгээд үзэн их. Тий, зүгээр минийх. Ямар хөөх юм бэ чи? Би чи бүр сурсан байгаа минийх. Ямар хөөх юм араач тий.
юм ээдчих шүү дээ. За зургийг авах гэж юм. Тэгээ нэг урцыг ороод нэг сонирхоод тоо. Цаатангийн урц. Харин мэдгүй. Нэг нь жижиг нөхөд. Тийм түлэрийн гүлэрт. Чики. Тамны хүрээд үзэж. Уралж гинү. Яаж юм? Уралж гинү. Ямар сони те. Нани? Заяа. Азийн 13 аваа дээр жилүүд нэг. Миний охины жил ингээд тааж хоёрын жил энэ миний охины жил байна. Тий. Ингээд юм 13 аваа байгаа хгүй. Жилтэй юм байна. Тэгээд энэ одоо тойрд юм бол яа гэвэл аваа юм байна. Тэр хүмүүс нэг тойрд юм шүү. Малгайгаа ийм авч гойсон байгаа. Манай охин дээр чинь малгайгаа ингэж гойчлоо. Тэгсэн чинь малгай маань шал өөр стилтэй, шал өөр болчихлоо гэж. Азийн 13 аваа тойрчлоо. Одоо бид нар машинаа суугаад амралтын газар тавьчлаа. Тий. Тэгнээс дээр авсан байна. Энэ дахиж шинээр нахиална гэж байх уу? Жоо хүүхдийн ширээ харагдчихсан ба тийм ээ. Суухгүй л ахтай юу. Айтаа хэстэй шүү. Сэнд орно. Бид одоо өрөөндөө орно. Тэгээ гоё татагаа явж өгөх үзэн. Ингээд чаг юм зөөгөө төч. Амармаа. Хаан татсан. Хаа тулаа. Нөхөн таалагдчих гин үү? Оо за. Нөхөн бод алахгүй мó? Оо за. Аха. Гой газар юм тийм ээ? Нөх юм яриарэ. Бид нар амраад явж байна гэдэг. Одоо бид нар байшиндаа орох гэж байна. Байшиндаа орж гой тухлаад тэгээ гой далаараа гой явж үзнэ гэдэг чи. За. За яваарай минь хаа. Миний ганга охиныг хараач тий. Ийм ганга. Хөрхөн шиг миний хөө. Үнлээ. Аав. Тинчээс ирж гэн. За байшиндаа ороод ирлээ. Цонхоор. Ой. За цонхоор ямар ч гоё харагдаж байна. Тэгээ гурам ортой. Энд нэг юм. Гурган ортой. Хаалт гэж байна. Энд 0 дүүштэй. За сайхан тухалж аваад тэгээд далаараа явцгаая да. Нэг машинд үлдээсэн байна. Одоо бид бацаан цэлэх гээд явж байна. Бацаанд нь бол захиалга өгөө цагаа аваад зөвхөн гэр бүлээрээ орд юм байна. Тэрний витаминт олон хүнтэй холилдохгүй зөвхөн яг одоо цог ирсэн аялагч нартай гэр бүлээрээ яна гэсэн үг. Сэлдэг юм байна. Тэгээ бацаанд ороод чадвал гоё бичлэг хий, хүүхдтэй бичлэг хийнэ гэдэг болж байгаа. Алаан байд юм байна. Манай хүн ч одоо их хөдөлгөөнтэй учраас зоргоороо сайхан бас өөрийнхөө сансандаа өрсөн бичлэгийг бас хийж чадахгүй байна. Наа тийм хийж байна. Тэрсээс гарч ирэн. Таарч юм уу? Нөт юм надад авч дэлгэчээд одоо хоолнд орноо. Энэ манай байрлаж байгаа байшин. Хөрхэн багцтай цомхоо. Сууд хэсэгтэй.
Орой энэ дээр хөсөнө. Энэ бороо ороод жоохон чигтэй очроос оройн сэрүүн бас ороод жоохон хүүтэн болж байна. Энэ нэмтэн цамцтай жоохон таарч ийн би хуцаа нэмгэлж өмсөхгүй. Нэмгэлж ийн хуцаа жоохон зузаалж өмсгöd ороод ирлээ. Тэгээ жоохон охиндоо ч гэсэн гадуур нь юм өмсгий. Тэгээ тэнцээ галын наадам хийх гээд юмаа бэлтэж байна. Бас гатнаа нөгөө тайз засц юм билээ. Тайзан дээр нь бас тоолт моголт болдго юм гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээ ямар ч гэсэн хуцаа жоохон гоё зузаалж өмсөд. Тэгээд буцаад гарлаа. За зузаан өмсөд болчлоо. Охиндоо ийм хөрхэн дээлийг авчи. Одоо гарыг. Тэгээд яг тэр нэг одоо бид хоол идээд байгаа төв байрныхаа тэрээр бужаад галын наадмаа үзээд хөгжим явах үзье да тий. За хэлж дуусаагүй байсан чинь гоё хөгжим дуурайд эхэллээ. Тэгээс гарцгаа бүр догдолчлоо. За би тэд өглөө бүр нам сайхан унтсан 10 гэж босцоогоод сэрээд тэгээ амлалтын газрынхаа өглөөний цанаас хоцорсон. Тэгээ өөрсдөндөө байсан одоо нэг хям тэр хүнсээрээ өөрсдийнхээ авчирсан хүнсээрээ өглөөний цагаа болгоцсон. Одоо бид нэг цагаас өдрийнхөө цайнд орох гэж байна. Өдрийнхөө цайнд орчоод хоёроос бид зайг авсан байгаа. Тэгээд өөр хүмүүстэй нийлхгүйгээр яг бид дөрөв сууж явахаар зайг захиалаад авсан байж байгаа. Тэгээ хоёроос ирээд аавна гэсэн. Тийм учраас хоёроос өмнө өдрийнхөө хоолнд ороод гэл идчихээ. Тэгээд энд жоохон тэнгэр бүр өглөө амар гоё дулаахан нартай байсан. Өдөр ч гэсэн тийм амар тэнгэр дуурайг харанхуулчих юм. Яг ийм үедээ завин сууж болдог гэдгийг сайн мэдэхгүй байна. Яг бид дөрөв явна. Тэгээ жоохон хөвгөд сууж болох уу гэсэн бодно гэсэн. Тэгээд өөрсдийнхөө тавар гайгүй нэг хайхтар хурдлуулахгүй явчвал одоо яадаг юм бол ямар ч юм бүх юмаа бидээ цүнхтэй таад гарчлаа. Каяно. Стэнанжин байна. Ямар гоё юм. Адаха. Бид төслийн хадан нэр штэ. Нөхөнцтэй. Гоё ягац. Нөхтэй бүр айж лээ. Хамаг мэддэг манад л уншиж явлаа штэ. Тийм үү. Хийгээс. За ингэж яа энэ үзэн хараач тий. Ийм гоё байгаль. Ирлээ штэ. Вау. Ямар гоё юм бэ. Яа. Ирж үзээгүй хүмүүс заавалчгүй энэ одоо Монгол орондоо байгаа энэ гоё байгалыг ирж үзэх хэрэгтэй. Одоо юм гоё яагаад тийм ээ. Онцгийн ортод тэгэл одоо ийм гоё яагаад вэ? Заавалчгүй өсвөл ирж энэ гоё байгалаа үзээрэй. Ямар гоё юм бэ? Тосоо шиг. Талын экшигэд орсон тонгот тавгдын аялгоо хөмөнгөн намсгал донд хөх Монгол мэрнэ. За одоо энд ирээд 2-5 өдөр далаад зайтаа явчаад ирсэн. Одоо усны хавь томс 5:30-аас бассейны захиалцъя. Одоо бассейнд орох гэж явж байна. Дугуй аялал бас байдаг гэсэн шүү дээ нэрээ. Дугуйтай одоо тэгээ хаашаа явд юм бол тэрийг сонирхож үзэх юм байна. Нойр байдаг гэсэн цикл байт юм лээ.
бассейнд орцгоё. Бассейн хийнэ. Сан оридоо. Зөвхөн гэр бүлээрээ орж болдог айгүй айтайхаа. Энд чи бас. Анч явсан мөмдөстэй байна. За, орой минь. За, бид хэд өнөөдөр галын наадам энэ төр ерөөсөө санжаа харагдахгүй байна. Хүн цохон болохоор хийхгүй байж магадгүй эсвэл өнжөөд хийдэг байж магадгүй тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бид өнөөдөр орой хоолоо идчихэд тэг гараад ирсэн чинь жоохон сэрүүхэн салхитай байсан. Тэгээд өрөөндөө амраад зурагт үзээд кино үзээд тэгээд хэвтэж байна. Өнөөдөр сайхан амарчаад бид нар маргааш буцаана. Аяллахын сэтгэл ямархуу байна миний охин тэгээ яриарэ. Тий. За аялал нь таалагдж байна уу? Өнөөдөр далай дээр усан завин цугаад явсан те. Миний охинд ямар санагцаа? Үй. Ямар санагцаа? Яриарэ. Завин дээр суугаад ямар харагдсан? Тий. Далай гоё харагдсан уу? Охин маань завин дээр гараад жоохон байзан жаал унтцсан. Тэгээд актер дахиулаагүй учраас тэгээ нөө малгай өмсгөөд явсан учраас чих мэхлүүн салхи ороогүй. Тэгээ нөө өнгөрж ойрлж хашгичж яваагүй учраас бас актер агаар энэ төр залгаагүй. Орой гизмэц нөвдөж уйлж янз бүр болоогүй байж гэн. За тэгээд чи миний хэдийн хэлгсийг бүр юучгүй зулгаад таачлаа бүр нөө өснийхөө угнаас унж байгаа надад мэдрэгдлээ штэ баг. Бас буцах учраас гоё гэр бүлийнхэнтэйгээ анхны аяллахын талаар гоё сэтгэлийн хуваалцъя гэж бодлоо. Тэгээ манай гэр бүл ингээд гэр бүлийн анхны аялал нь за хөвсгөлөөс эхэллээ. Хөвсгөл нуураа үзээд та одоо маргааш буцах гэж байна. За миний охины хувьд анхны одоо яг ингээд аав ээжтэйгээ дүүтэйгээ гэр бүлээрээ ингээд аялсан аялал нь ямар санагдаж байна? Нэг найзтайгаа тоглоод найзаагаа хүлээгээд тэгэл аллаа. За аялал нь таалагдж байна уу? Таалагдчихэж байна. За одоо нийт аяллах нь хамгийн таалагдсан газар нь юу байсан? Эмч гоё, нөгөөх нь гоё. Нөгөөх нь гэж. Хотел. Бассейн таалагдсан өмнө хонд. Би жоохон амар гүнзгий болохоор би эсвэл хайдаг байхгүй. Жоохон гүнзгий болохоор би хайдаг. Манай аяллаа гол ивент тэтгэгч спонсор манай гэрийн ноён нуруу. За хамгийн таалагдсан зүйлсүүдээ нэрлэнэ үү? Хоол. Ямар хоол нэрлэж таалагдсан? Энэ бүхэл очсон газрын хоол гоё. Буудлын хоол, амралтын газрын хоол. Завэр явах ус их гоё тий. Анх удаа хөсөл далайг үзсэн сэтгэлээ. Өдөр болгон явсан ч уйдгаргүй л. Өдөр болгон зав аваад талтур идэх юм. Чи Гүйхийн хэсэгтээ ёроол нь харагдчихсан болохоор тэр нэг гоё цэнхэр хэсэг. дараа нь дахиад хийдий. Ер нь дахиад их үү? Үл морин чаргаар явж үзэнэ. Одоо ариун цэвэр захаад бид дамарлаа. Маргааш бас нэг төлөвлөгөөтэй ийшээ буцах замд нэг юу байгаа. Уралдааны машин шиг загвартай бас нэг зав байгаа. Бид тэр нөө бичлэгийг үзье. Буцах замаараа тэнгүүр дайрж заавалчгүй сууж үзнэ гэж бодоод байна. Гадаа хөгжим дуурж байна. Галын наадам энэ төрөө хийж байгаа юм байна. Тэгээ бид хэд нөгөө гэртээ нам гүм суудсан чинь гадаа ч гэсэн айгүй айтайхан тогтуун болцсон байна. Энэ бид хэд өнөөдөр бассейнд ороод тэгэд хамгийн хатаах ингэ дэлгээ тавьчихсан. Өнөөдөр шинэ ирсэн амрагчд нь гоё байгаа илүү гоё галын наадам үзээд тэгэд тийчээ бас дуу хөгжмөс сонсоод ганц нэг пм уусан шигээ те ингээ байж хад гоё л байгаа илгүй. Арайс ингээд нэг өдөр алгасаж ингэж ирсэн зочдоос ялгахгүй илгүй те.
Өглөөний цайнд орчоод буцаж ирээд ачаагаа баглаад тэгээд хөдөлнөө. Яаж өмсөн гинэ? Ойлсон байл. Буцаж ирэхдээ энэ яаж ирэх юм бэ? Тэр доогуур өрөө гэнэ. Тэр доо. Бас ямар хүрээд ирэх юм уу? За эндээс олж орой. За. Ээж бат. Батлаатай зү. Ийм бол дунд унаад өр. Анан дохот. Тэр чигээрээ цүл хийдэлж игээд. Ингээд хэдэн метр энэ ханд? 400. 400. Тэгээ бас 400. Ааха. 800 метр л байна. Стэнж янз юм байна да. Тийш гарах юм аа да. Яар юу гооч. Яйцаач. Эндэр бүр хөсөөл явж байгаа хүмүүс бол сууж үзэх хэрэгтэй. Үнэхээр супер байна. Үнэхээр тасаргаа ёо. Дахиад бүр хоол зам явдаг бүр байхгүй те. Бисаа бичлэг хийжсэн болохоор яасан уцаа байна өөд нэг унгаач хол уу гэж бас жоохон бие барьчлаа. Тэрнээсээ гой тэр хүмүүс гой гар мар усанд хүргээд байсан. Арай тэг чадсангүй. Энчнээс энэ эгийн гол дээгүүр тэр болно яа тэг буцаад байсан гэд доор ирж болох юм байна. Тэраараа би өөр ингээ гараа ингэж хөргмөр байсан байхгүй. Тэгээ дааш нөө уцаа барьсан байсан болохоор ерөөс чадсангүй ёо. Яана мөрөн дээр энэ за нэг уучлаарай энэ одоо хүүхдтэй юм ингээд итгэхэр бүр ингээд загваарчдаг юм аа. Хоол идчихэд одоо ишээ хөдлөж чинь утга өндөр хүртэл одоо нэг ямар нэгэн одоо саатах юм байхгүй утга өндөр дээр айлд орно тэгээ цаашгаа явна да. Чи миний охин яриа харагдах үзэмж ямар гоё те.